нойр усны дараа бие махбодыг идэвхжүүлж яадаг ийм хэсэг бүлэг эсүүд тархинд байдаг л да. Тэгэхээр энэ эсүүд бидний хүссэн хүсээгүй идэвхж бос гэсэн энэ дохиог л өгдөг. Дараа нь унт гэсэн дохиог өгдөг байна. Тэгэхээр яг энэ дохиог бид ухамсараараа өөрчилж чадахгүй гэсэн. Тэгэхээр энэ алдагдах юм бол олон төрлийн эмгэг үүсдэг. Үүний одоо хамгийн бидний мэддэг эмгэг бол сэтгцэн эмгэгүүд байна. Жишээлбэл архаг ядаргаа, сэтгэл төгсөх эмгэг, сэтгэл хөдлөлийн эмгэгүүд. Үүнээс гадна бас биеийн эмгэгүүд үүсдэг. Жишээлбэл бодисын солилцооны эмгэг, одоо тархалттай холбоотойгоор тийм. Мөн үүнээс гадна бусад одоо хоол босруулах эргэтэн системийн эмгэгүүд, зүрх судасны эргэтэн системийн эмгэгүүд бол биохимиклийн алдагдлаас болж үүсдэг энэ ийм механизм бол одоо тодорхой болсон байна. Тийм ч учраас зөвхөн одоо оюун ухааны чадвараа хэвэн хадгалах, бүтээмжтэй ажиллах, үрдээлтэй амьдрах энэ одоо зорилгоор нойр хэвэн байхаас гадна сэтгцэн эмгэгээс биеийн эмгэгээс урьдчилан сэргийлэх одоо өөрийгөө хянах энэ зорилгоор бол нойрыг хэвэн байлгах шаардлагатай. Нойрны чанар бол монголчуудын дунд 42% нэлэрсэн. 42 гэдэг бол дэлхийн дунджаас бас тодорхой хэмжээгээр өндөр үзүүлэлт байна. Нэгээрээ 30%-тай илэрдэг бол манайд одоо 40%-тай илэрч байгаа гэсэн. Эмгэг нь мэдрэлийн ба сэтгцийн өвчин байдаг. За органик шалтгаантай ямар нэгэн одоо бүтцийн өөрчлөлт орсон ийм нойрны эмгэгүүдийг бол мэдрэлийн өвчин тооцдог бол шалтгаан тодорхойгүй байвал энэ нь сэтгцийн эмгэг тооцогддог. Нойр гүйдэл, нойрын дундаа алхах, босох, явах, эсвэл хардаар зөөдлөх, эсвэл биохимил нь алдагдах. Тийм үү? Одоо чинь биохимил алдагдах гэхээр илүү их тохиолж байна л да. COVID-19 цар тахлаа. Тэрний юу вэ гэхээр оройтож унтаад орой босох жишээ. Энэ бол нойрны эмгэг нэг. Үүнээс гадна өдөр одоо гэв гинт нойрмоглох, нойрны одоо тайрлагад өртөх гэсэн ийм эмгэгүүд бас байдаг. Эсвэл нойрон дунд одоо амьсгалан тасалдах, нойрон дунд одоо хөл гарын мөчтүүд одоо байнга хөдлөх. Энэ нь бол эргээд танин мэдхүн бууралт. Энэ нь эргээд бүр одоо настай, өндөр настай хүмүүст бол тэнэгрэл үүсгэх, насыг богиносгох ийм одоо аюултай. Хүүхдэд бол энэ бол танин мэдхүн бууралт үүсгдэг нь бол шинжлэх ухааны судалгаануудаар бол нотлогдсон. Тийм ч учраас нойрны эмгэг хүүхдэд үүсгэхгүй байх энэ бол одоо эцэгчүүдийн үүрэг байгаа маа. Тэр дундаа гүн нойр бол бидний яриад байгаа одоо гол нойр бол байгаад байгаа. Гүн нойр бол ерөөсөө шүн дунд эхэлдэг. Шүн дундаас хойш эхлээл өвөр одоо өглөө болоход дуусдаг. Гэхдээ гүн өрсөлдөлтийг бол одоо авахын тулд эрт унтах шаардлагатай. Эрт унтна гэдэг нь байгалийн гэрлийнхээ энэ зарчмаар унтах хэрэгтэй гэсэн үг. Тэр сүүлийн үеийн энэ орчин үеийн эмнэлгүүд өндөр хөгжсөн орнуудад бол яг энэ байгалийн гэрлийг ашигладаг болсон.